Сайн байцгаана уу. За та яг одоо илүү уруу сувгийг хүлээн авч үзэж байна. За ингээд илүү уруу сувгийг сонсдог, subscribe, share, like дардаг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Бид нэгэндээ их гоё үг, талархлын үг хэлж ивэл их гоё байдаг. Нөгөө хүнийхээ энергийг дээш нь өргөдөг, урам зориг өгдөг гэсэн үг. За өнөөдөр би үхлийн тухай, амиа хорлолтын тухай ярихыг хүслээ. За манай монголчууд их сонио арт хүмүүс шүү дээ. Үхэл гэхээр за магадгүй өөр бусад улс орны хүмүүс тэгдэг л байх л та. Их цэрвдэг. За тэгээд намайг яг хүүхэд байх үед 1990-ад оны үед бол Монголд бол үхлийн тухай, сүнсний тухай ярих их хориотой сэдв байдаг гэсэн. За эмээ өвөөгөөсөө аав ээжээсээ багштраасаа асуухаар цөг гэмчээ дуугаа бай гэл ингээл тэгдэг байлаа. За ингээд би бол яг хүүхэд ахуй цагаас л одоо нөгөө хар хонь шиг тийм хүүхэд үйдэг гэсэн. За хар хонь гэдэг хэллэг англи хэлэнд байдаг л та. Олон цагаан хонь донд ганц хар хонь үйдэг гэсэн санаа. Тэгээд би өөрөө ингээд яагаад зовлон гэж байдгийм бол яагаад би энэ дэлхий дээр байгаа юм бэ? Яагаад ингэж олон хүн зовоод идэм бэ? Яагаад ингээ үхэл гэж байдэм бэ гэдээ айгүйх боддог байсан л та. Тэгээд би яагаад ийм миний сэтгэл санаа юм онцгүй байгаа юм бэ гэдэг ингээд энэ бүхнээс гарах гад ийм байх боломжгүй гэдээ бүр ингээд айгүйх юмыг нэг тийм эрэлхийлдэг хүүхэд байсан гэх юм уу та. Тэгээд тухайн үед бол одоо энэ өнөө цагийн шиг юм iPhone, энэ интернет тийм ээ. Энд чинь нэг үгээр хэлвэл одоо юм портал байгаа юм л да. Ийм порталыг одоо энэ дэлхий дээр хөгжөөд бид нэг нэгнтэйгээ холбогдох боломжтой ийм одоо технологи хөгжчихнө гэж бол намайг хүүхэд ахуй цагт бол хинч төсөөлөөгүй боддгоо байсан үе. За би ч гэсэн одоо яг одоо энэ порталыг ашиглаад тантай яг одоо холбогдож байгаа юм аа. За ингээ өнөө цагт бол одоо хүн болгоны гарт шидэт хар тойл буюу ухаалаг утас байдаг болсон. За бид нар энэ бүхэнтэйгээ яах нь нэгнтэйгээ холбогдох боломжтой болжээ. За тэгэхээр үхлийн тухай өөрийнхөө хэмжээндээ бол айгүй их ном уншиж, айгүй их судалгаа хийж исэн. За ингээд анх би бол яг 7 дугаар ангид байхаасаа эхлээд ийм зузаан юм армаануудыг уншиж эхэлж исэн. Манай өөрөө айгүй их ном уншдаг одоо хүн байсан учраас ингээд Сервантныхын дор айгүй их номтой. Тэгээ тэр үед одоо тухайн үед тэр номнуудыг шимтэн уншиж байсан. За тэгээд үхлийн тухай ерөөсөө олж мэдсэн миний одоо сонирхол юу гэхээр би хүүхэд байхын яагаад үхтiin бэ? Яагаад би энд байгаа юм бэ? Яагаад би үхлээс айгаад байгаа юм бэ? Энэ бүх асуулт миний толгойд хадаастай ирсэн бүр ингэ бодогдоод идэв гэсэн. Тэгээд би энэ бүхнээс айгаад мэдхгүй байсан учраас би энэ бүхнийг одоо олж мэдэх тэр үнэн одоо шалтгаан цаад учрыг би олж мэдэх аялалтаа гарсан юм аа. За ингээд ерөөсөө хүн төрөл амьдрал байвал үхэл байдаг юм байна. Та нэг биед ороод төрсөн л бол тэр үхэл байдаг. За тэгээ барууныхан ч гэдэг юм уу хүний үзэл бодол шашнаас шалтгаалаад хүмүүс одоо юу гэдэг хүн ганц л амьдрна. Тэгээд цаашаа ингээд бүх юм дуустдаг харах уу тий ингэж ойлгодог. За гэтэл бол хүний ухамсар, энерги, сүнс за аль ч үгээр нь ярьж болох юм байна. За энэ сүнс гэдэг бол ерөөсөө хизээж устдаж алга болдоггүй юм байна. Ерөөсөө бизнес бид ингээд дамжаад ороо төрөл аваад явж идэг. За тэгвэл амьдралын мөн чанар үхэл гэдгийг ойлгоод авчих юм бол та магадгүй одоо энэ тухай хизээ нэгэн цагт бодож л байсан бах. За тэгвэл одоо ингээд та ингээд төрөл авч явсаар байгаад ингээд хизээ нэг үед одоо дэлхийд дахиж төрөл авахгүй хэмжээнд бид нэр тулж ирдэг тийм үү. За ийм хэмжээнд тулахын тулд бид нар яадаг вэ гэхээр ерөөсөө л энэ амьдралын их сургуулийг төгсчлөө гэсэн үг юм байна. За ерөөсөө амьдралын их сургуулийг төгснө гэдэг юу юм бэ гэхээр та энэ дахиж энэ дэлхийд ирэхгүй, дахиж төрөл авахгүй, дахиж энэ зовлон, гуйныг, өвчин, шаналл энэ зүйлд одоо орохгүй өөр ертөнц, өөр хэлбэлцэл рүү та явнаа л гэсэн үг юм байна. За сансар огтгоо галактик бол асар өргөн гэдгийг одоо шинжлэх ухааны үүднээс судалсныг та бол мэдж байгаа. За өнөөдөр бас одоо дараа төрөл ч юм уу сүнс ярихаар илээ балаа гэдэг цаг одоо нэгд өнгөрцөн учраас би бол энэ талаар бол одоо ярихад нээлттэй болов уу гэж бодож байна. За тэгээд хүн ерөөсөө яаж энэ хорвоогийн үхэл энэ амьдралын зовлон гуйгийн тойргоос гарах вэ гэхээр ерөөсөө ухамсараа сэрэх юм байна. Унтаа байгаа ухамсараа сэрэх юм байна. За бид нар энэ амьдралдаа ерөөсөө ухамсаргүйгээр амьдардаг, ухамсаргүйгээр амьдарч үйлдэж явсаар байгаад ухамсаргүй үхдэг. За тэгээд дараа төрөлдөө ямар эмэгтэй умаа руу орох вэ? Хаана яаж төрхөө бид нар өөрсдөө сонгохгүйгээр цаанаас нь автоматар хийгдээд байдаг. За тэгвэл энийг та дараа хэний хүүхэд хаана яаж ямар эмэгтэй умаа руу орохоо та өөрөө сонгох боломж бол биднэрт байдгийн байна. Энэ боломжийг бид нар өөрсөндөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ юу вэ гэхээр ерөөсөө ухамсараа сэрэх юм байна.
За бид нар ерөөсөө энэ амьдрал дээр бүхэл юмыг ухамсаргүй үйлддэг гэдэг нь дандаа нэг автомат робот шиг үйлдээд идэг. Өдөр тутмын амьдралаа та ингэ ажиллах юм бол хизээж та ер нь өөрийгөө ажиллаж исэн өө рефлекс болсон ингэ хийгээд идэг. Тэгэхээр ерөөсөө ухамсарыг яаж сэрэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. За ухамсарыг сэрэх асуулт бол би одоо буддын сургаал ч юм уу их мэрэгдүүдийн сургаал за гэгэрсэн багш нарын ийм сургаалуудаас айгүй хүн уншиж судалж исэн. За би буддын сургаалыг бол өнөөгийн буддын шашинтай бол холимооргүй байна. Энэ хоёр тусдаа зүйл юм байна гэдгийг ойлгож авсан. За бас манай Монголд одоо яг өнөө цагт үе бясалгал, гэгэрэл гэдэг хоёр үг бол одоо маш хар PR-та энэ хүмүүсийн тархинд бол очиж суусан байдаг. За гэгэрэл бясалгал гэдгээр илий балаа солиотой юм ярьлаа. За бясалгал гэдгээр нэг хідэн солиотой аавга нар цагаан хоол идсэн нэг илий юмнууд байдаг гэж ингээ яриад идэг. За энэ бол ерөөсөө тийм биш юм байна. Энэ бүхэн бол одоо таны тархинд яах нь энэ бүх хүүхнүүдийг харлуулж хар PR-аар суулгасан зүйл байх нэ. Тэгэхээр магадгүй та ийм ингэж боддог бол одоо энэ бодлоо магадгүй өөрчлөх хэрэгтэй байх. За тэгэхээр ерөөсөө тэр буддаа бол хэдэн мянган жилийн өмнө амьдарч исэн бодит хүн тийм үү. За энэ гэгээ мэрэгдүүд багш нар бол ерөөсөө энэ амьдрал гэж юу юм бэ? Энэ амьдралын цаана юу байна? Сүнс гэж юу юм бэ? Энэ бүхнийг яаж давж туулах вэ гэдэг мөн чанар тэр арга ухааныг бүгдийг нь олоод судлаад бичээ тэр ном судартаа үлдээсэн. За өнөө цагт бол одоо энэ бүхэн одоо хүмүүс ингээ номын дэлгүүрээс олоод худалдаж аваад уншихад бол бидний бүр гарын дор бий болсон аягүй гоё. За нилээд олон жилийн өмнө бол нилээд магадгүй одоо 100 жилийн өмнө ч юм уу тийм энэ бүхэн 20-той байдаг гэсэн нэг багш одоо маш сайн шавьдаж чихнээс чихрүү дамжуулж энэ мэдлэгийг бол олгодог байсан бол бид нар өнөө цагт энэ гэгэрэл энэ бясалгалын олон аргыг бол одоо өөрснөө олж авч уншиж мэдэх боломжтой ийм цаг үед ийм сайхан цаг үед амьдарч байна. За тэгэхээр ухамсарыг сэрэх арга бол ерөөхдөө бол ерөөсөө л бясалгалын арга. За бясалгал гэхээр одоо та илий балаа зүйл эсвэл гигэн дээд хүмүүс идэг надад хүртээлгүй гэж бити бод. Бясалгал гэдэг бол ерөөсөө л таны ухамсарыг сэрэх арга дасгал гэсэн санаа. Монгол руу орчуулах юм бол уул нь бол бясалгал гэдэг чинь монгол үг байгаад идэг. Гэвч одоо хүмүүсийн одоо оюун бодолт тийм ээ. Илий балаа эсвэл хамаагүй дээд бүр хөршгүй миний хөршгүй юм зүйл надад хамаагүй хүртээлгүй гэж бодоод идэг. За бясалгал гэдэг бол ерөөсөө л таны ухамсарыг сэрэх дасгалын арга юм. За би танд бол одоо энэ удаагийн подкастаараа ямар нэгэн шашин, сект, янз бүрийн гүрүү багш нарыг сурталчлахыг хүссэнгүү. За ерөөсөө л одоо таны зүрх сэтгэлийг хэн хаана даллаад байна, ямар гэгээ мэрэгд багш, ямар одоо сургаал, ямар дээд мэдлэг таныг татаад байна. Та зүгээр тэрнлүүгээл явах хэрэгтэй. Ямар дасгал, ямар бясалгал таныг татаад байна те. Тэрийгэл та одоо дагаад явбал мэдээж танд ээлтэй, ивэлтэй байдгаа. Хүн болгон энергийн юм хэлбэлцлийн өөр төвшөнд байж идэг. Хүмүүс хизээч нэг энэ тэнцүү энергийн төвшөнд байдаггүй. Тийм учраас таныг өөр багш, өөр шашин, өөр арга барил татдаг. Өнөөдөр надад тохирдог арга өнөөдөр тэр хүн тохирохгүй ч юм уу. Тэр хүн тохирч байгаа арга надад тохирдоггүй учраас энэ олон зуун бясалгалын арга байдаг. Энэ олон зуун гэгэрсэн мэрэгэн хүмүүс байд юм аа. Тэгэхээр энэ олон хүмүүсээс та яг өөр тохироод байгаа сонгоод авах хэрэгтэй юм аа гэж би танд хэлмээр байна. За амиа хорлолтын тухай бас ярив. За амиа хорлолтыг бол одоо ер нь тархи судлаач нар болон сэтгэл зүйч нар олж тогтоосон байна. За хүн ерөөсөө яагаад амиа хорлолдог юм бэ гэхээр ерөөсөө хүн асар их хэмжээний энергийн алдагдлалд ороод энергийн дутагдалд орно гэсэн үг. За тэр үедээ хүн амиа хорлолтно юм байна. За ерөөсөө амиа хорлолт бол ерөөсөө шууд сэтгэл санаа, сэтгэл зүйтэй холбоотой байдаг. За би энэний өмнөх подкастн дээр бас оруулсан байгаа. Цэргүүд яагаад амиа хорлолдог вэ гэд. За тэр подкастыг бол та хүлээн авч үзээгүй бол магадгүй хүлээн авч үзээрэй. За тэн дээр бол ерөөсөө яхаа аргагүй өвчин тархиндаа гэмтэл авсан учраас амиа хорлоод идэг. За сэтгэл зүйн талаас амиа хорлолтыг би ярих гэж бодож байна. За бид нар ингээд нэгнтэйгээ уулздаг тий. Одоо юу гэдэг нэг найз чинь амиа орлоо насарсан байлаа гэд хүмүүс бид нар харамсдаг шүү дээ. 7 хоногийн өмнө уулзахад тэр маань зүгээр байсан шүү дээ. Сарын өмнө уулзахад тэр хүн зүгээр байсан. Яагаад амиа орлож байгаа гэдэг ингээд идэг. Бид нар нэгнтэйгээ уулзаад хээ юу вэ? Сайн уу гэл ингээд ярихад нөгөө хүн чинь нэг л биш байгаа. Бид нар мэдэрдэг тийм үү? Бид нар мэдэрдэн шүү дээ. Тэр үед л яах нь вэ? Тэр хүний амиа хорлох нэг хэдхэн хоногийн өмнөх уулзалт байсан байж болно шүү дээ. Тэгэхээр тэр үед л та нөгөө хүний яах нь анзаарч мэдрээд тэр хүний тэр энерги тэр дутагдаад байгаа тэр алга болсон тэр алдагдсан энергийг нөхөх тал дээр нь ажиллах хэрэгтэй юм аа бид нар. За магадгүй нөгөө хүн чинь хүн болгон өөр түлхүүр таардаг учраас өөр арга хүмүүст их сайхан бодит үр дүнгээ өгдөг. За тэгэхээр магадгүй нөгөө хүнтэйгээ та сайхан ярилцаж болж гин. За эсвэл яг тэр сэтгэл готролд оруулаад байгаа тэр асуудлыг шийдэж болж гин.
За эсвэл нөгөө хүний одоо сэтгэл зүйч дээр аваачиж өгч болж байна. Эсвэл одоо энэ гоё одоо гигийн мэрэгэн багш нарын гоё сургаал хэлсэн үгнүүдийг одоо олж унших номыг бэлгэлдэг ч юм уу. Эсвэл видео одоо рилүүдийг явуулдаг ч юм уу. Ийм болж байна. Эсвэл хажууд нь байж хамтдаа гоё цагийг өнгөрөөх ч юм уу. Ингээд олон гоё аргууд байдаг. Энэ аргуудыг бид нэр хилж одоо хэрэглэснээр нөгөө найзыгаа нөгөө ойр дотны хүмүүсийг бид нэр амиа хорлохоос аварж болдгийм шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр хүмүүс юу гэдэг нэг хүнийг өгсөн хойно тэр маань өстой сайн хүн байсан, тэр тиймч мундаг байсан, ийм байсан гэж амьд ахтууд нас юм дээр дургу байсан гэж тэгж ярьдаг. Хүмүүс зүгээр баг зүгээр, маск зүгээр жүжиглээд идэг. Зүгээр үннээрээ байвал гоё. Тэрнээс одоо тэр хүнийг та амьд ахтан дургу байж байгаа л нэг хошуулган дээр нь очивол нэг сайргаал нөгөө хүнийг магтаад хэрэггүй. Хэрвээ одоо тэр хүн нэгэнд өгсөн тэрийг сонсохгүй шүү дээ. Тэр сүнсэнд биенээс нь гараа явцсан. Тэр бие одоо хөдөлгөхгүй амьлахгүй сонсохгүй тэр тарих оюун меморийг өгч байгаа байхгүй тарихтайгаа хамт тийм ээ. Зөвхөн ухамсар биеэс гараа явдаг. Тарих мемори бол яах нь бие махбодтой хамт өгдөг гэсэн үг. Тэгэхээр та тэр хүнийг зүгээр амьд байхад нь гоё сайхан үгийг хэлээ. Амьд байхад нь хамт хийхийг хүссэн зүйлсээ хий. Хүнийг битгий өгцөн хойно сайхнаар магтаад өгцөн хойно тих байсан юм да, инх байсан юм да гэж битээдэг. Харамсахгүйгээр амьдрал сурна гэдэг нь аюу гоё амьдралын бас гоё урлаг байдаг. Тэгээ үхлээ одоо үхэл танд өмнө одоо хүрээд ирэхэд та тий өө би амьдрсан шиг амьдрч чадсан шүү би гэд ингээд үхэх бол аюу гоё үхэл ер нь үхэлд одоо суралцах урлаг гэдэг энэ төр гэдэг байдаг шүү дээ тий. За ингээд үхэл амиа хорлтыг ярихаар манай монголчууд ингээд туйлшраад энэ амиа хорлтыг дэмжлээ. Энэ үхлийг ярьлаа энэ төр гэдэг. Энэ юусоо тийм биш ээ. Бид нар үхлийн тухай судалж мэдэх ёстой. Үхэх урлагт бол суралцах ёстой. Угаасаа л бид нар амьдрж байгаа учраас энэ амьдрал байх ёстой л зүйл юм байна гэдгийг бол одоо би ойлгож авсан байгаа. За тэгээд хүмүүс бол одоо үхлийн тухай ярихаар пупа манай эднийхэм бүзэгдгээл цэрвэл эсвэл бузар булаа үсрэн гэд ингээд идэг. Үхэл амиа хорлтын сэдвээс цэрвэд цухтаагаад байх хэрэггүй. Яагаад гэдэг учир шалтгааны олоод авчих хэрэгтэй. За жишээ нь бид нар одоо юу гэдэг оршуулган дэвлээ бузар булаа өсрлээ гэж оршуулгын газар мазраас цухтаал. Эсвэл одоо нөгөө оршуулгаас цухтаагаад идэг тийм үү. Тэгэл дараа нь бузарчиж тэгчиж згээс сүнсэн залхишээд ингээд идэг. Ерөөсөө энэ бүхэн явагдаад байгаа зүйл таны ерөөсөө бодолтой л холбоотой. Та яг бодолтой л одоо ийм бэ, тийм бэ гэж бодчих юм бол яах нь вэ? Та оршуулганд яваагүй гэртээ суужсэн ч танд бузар үсрэх нь шүү дээ. А хэрвээ та бүр сэжиглэгчгүй оршуулгын газар хончоод юус бодол санахгүйгээр тэндээс яваад хүмүүс танд юу ч халтахгүй гэсэн санаа. Тэгэхээр ерөөсөө альва зүйл биднэрт ямар ойлголтыг тарих руу хийцэн яг тэрүүгээр л бид нар хараад идэг байх нэ. Тэгэхээр үннийг олж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр үннийг олж л одоо харах нь их чухал юм байна гэдгийг би ойлгож авсан юм аа. Тэгэхээр одоо үхэл гээл тэгэхээр цэрвэл, айгаал, зүхтаал, имээгээл одоо нөгөө амиа орлт гэдэг үг чинь англи хэлэн дээр suicide гэдэг шүү дээ. Тэгээ би бас ингээм амиа орлтын тухай ярихаар миний одоо таньдаг дүүнер мөнөр амар айдагхгүй. Хичээ та ямар амар юм ярьд юм бэ? Бурхан байна гэд ингээд идэг. Ерөөсөө энэ бол юм биш юм аа. Энэ бол амьдралын нэг хэсэг. Тэгээд энэ бүхнийг ер нь судалж олж мэдэх нь их. Тэгээд биднэрт хэрэгцээ шаардлагатай зүйл юм байна гэдгийг өнөөдөр та бүхэндээ хэлхийг хүслээ. За ингээд та бүхэн намайг сонсонд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.